доктор Бататны Чингис хааны мандайлал мөн тэнгэрийн мөн чанар гэсэн энэ номын нээлтэнэлсэн эрхэм зочид маяг татгата тавханд энэ өдрийн амгалан ярьцгаая. Тэгэхээр агуйх Чингис хааны тухай энэ хүний олон талд үйл хэргийн талаасын дэлхийн нийтийн олон орны олон эрдэмтэн судлаачид олон бүтээл тойролцсныг одоо та бүхэн мэдж байгаа. Харин Монголдо бага бах дэлхийд дахинд бол хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны олон бүтээл бий. Тэгэхээр энэ бол энэ бүтээлүүд ихэвчлэн энэ төрийн агуу жолоодогч, агуу их төрийн удирдагч, агуу их жанжин, дэлхийд интернетийг бий болгосон анхны хүн гэх жишээтэй энэ хүний олон талд үйл хэргийн тал талаасын судлаж үзсэн ийм бүтээлүүд байсан. Гэхдээ Чингис хааны гол амжилт юунд байсан бэ гэдгийг бага судлагдсан энэ сэдвийг энэ одоо нууцыг гаргахад өөрийнхөө одоо цаг хугацаа, өөрийнхөө чадвар бүх зүйлийг тууруулж манай Бататхан доктор бол энэ бүтээлийг бол бүтээсэн. Ягаад гэвэл нууцын юунд байсан бэ гэвэл ерөөсөө менежменттэй байсан. Тэгэхээр манай энэ менежментийн ухаан болвол дотроо энэ удирдах үйл ажиллагааг хийж гүйцэтгэхэд гол үндсэн тэр менежментэд гүйцэтгэх үндсэн үүргүүд бий. Тэр энэ бол дэлхийн нийтэд шинэ тухайн үед хүлээн зөвшөөрөгдсөн юмыг бол төлөвлөл, дараа нь зохион байгуул, дараа нь тодорхой зорилгод хүрэхийн тулд түүнийг урамшуулж, идэвхжүүлж, манлайлж, хөдөл гэсэн энэ асуудал. Энэ бол дараа нь бол юу гэдэг вэ? Хям тэгээ зохицуул гэсэн ийм үндсэн үүргүүд байдаг. Энэ дотроос Бататхан доктор бол яах вэ гэвэл энэ манлайллын асуудлыг бол авч жижигтийн судалсан. Манлайллын асуудлыг. Тэр энэ бол маш бага судлагдсан ийм сэдв. Гэхдээ Чингис хааны манлайллын асуудал бол ерөөсөө энэ талаар бичиж туурамсан бүтээлүүд маш бага бий. Тэгэхэд Бататхан энэ төвөгтэй асуудлыг бол авч үзсэн. Энэ бол хоёр том асуудал хоорондын нэгтгэхээ санд арга байгаагүй. Нэг нь бол энэ менежментийн ухаан гэдэг бол олон шинжилгээ ухааны зааг дээр бол бий болж урагшаа хөгжсөн ийм ухаан. Ягаад гэвэл удирдахын тулд тэ сая бол Бататхан ярьлаа. Тэр нөхцөл байдлын тохируулж энэ олон шинжилгээ ухааны аргуудаас алийг нь тухайн нөхцөл байдалд сонгож авах юм. Энэ бол маш нарийн асуудал. Тэгэхээр энэ манлайллыг бол ийм олон шинжилгээ ухааны зааг дээр үүссэн ийм шинжилгээ ухаан учраас энэ олон шинжилгээ ухааны арга, онол, механизмыг тухайн нөхцөл байдалд бол яаж тоглож ашиглах асуудал. Нөгөө талаас Чингис хаан нь өөрөө бол Чингис хааны үйл хэрэг бол маш олон талд үйл явцсан. Ийм учраас бол яах вэ гэвэл энэнийг нэгтгэж авч судалсан. Одоо номын надаас асуудгаа сая үндсэн номныхаа агуулгыг бүгдийг та нөхдөд бол хэлсэн учраас энийг давтахгүй зарим зүйлийг би редакцийн үед бол хэлхийг хүсэж байна. Тэгэхээр энийг авч үзэхдээ юу байна вэ гэвэл энэ манлайллын үндсэн шалгуур зөвлөлтүүд, үндсэн шинжүүдийг илэрхийлсэн судлаачдын энэ гол зөвлөлтүүд нөгөө талаас Чингис хаан энэ өөрийнхөө олон талд удирдах үйл ажиллагааг явуулахад ямар одоо үндсэн ойлголтуудыг авч ашиглаж байсан. Тэгэхээр нууц товчоо, бусад сурвалж бичгүүд, бусад олон улсын болоод манай орны эрдэмтдийн бүтээлүүдэд яаж энэ асуудал тусгасныг нэг үргэлжлэн нарийн судлаж
түүнийг судлаач хүрийн давтамжийг хоорондын нэгтгээд нөгөө Мандалын үндсэн үзүүлэлтүүдтэй харьцуулаад ингээд судлаад үзэхэд ерөөсөө яах аргагүй манлайлагч хүн юм а гэдгийг эхний ээлжинд бол баталсан. Энэ бол түрэн өөрөнгөө ярьсан бүтээлдээ бол яг энэ асуудлыг ингэж авч үзсэн би одоо редакцийн үед сайн уншсан. Нөгөө талаас яасан бэ гэвэл энэ манлайлагч бол нөгөө сая энэ 18 үндсэн үзүүлэлтүүд байна гэж ярьлаа шүү дээ. Өнөөдөр Шингис хаанд 15 нь байсан гэж. Тэгэхээр энэ манлайллын үндсэн шинжүүдийг ингээд хэв шинжээрийн шинжилээд үзэхэд алийг илүү давамгаалж байсан бэ? Эндээсээ хөөгөөд юу гэж тогтож байна вэ гэвэл ерөөсөө энэ хүн бол оюуханы манлайлагч юм аа. Тэр харизмын манлайлагч. Бас олон шинжүүд вэ л дээ тий. Олныг ойртой татах манлайлагч гэх мэтчлэн. За тэгвэл ингээд ингэж бол тогтоогоод дараа нь Чингис хаан бол төрийн удирдлагын томоохон удирдагч. Ерөн Чингис хаан бол яах вэ гэвэл улс орныг удирдахдаа төрийн удирдлага, эдийн засгийн удирдлага, сэрэг дайны удирдлагыг бол нэг зүйл болж авч үзсэн. Нэг. Үүнийг бол баглахдаа 10-ын системээр 10-ын систем гэж 10-т 100-д 1000 төвд гэсэн ийм одоо зохион байгуулалтын систем. Орон зайн хувьд бол хаан ч гэсэн буулгасан энэ бол үйл ажиллагаа нь явагдаж байдаг. Ийм онцгой систем. Тэгэхээр энэ удирдлага бол яадаггүй гэвэл нэг талаас төрийн удирдлага бол шугам удирдлага. Босоо. Нөгөө талаас бол бүс нутаг орон зайн хувьд аваад үзэх юм бол хэвтэй чиглэлийн удирдлага. Тэгэхээр саяын Чингис хааны манлайллын энэ үндсийг бол загварчилж гаргасан. Үндсэн. Нэг үгээр хэлбэл ийм үндсэн ойлголтууд юм байна. Дараа нь бол хэвтэй босоо чиглэлээр энэ 10-ын систем бол нэгэн зэрэг бол ажиллаж байжээ. Би бодгосон байна. Тэгэхээр энэ системийг бол интеграц загвар гэж гаргаж явсан. Энэ бол шин зүйл. Өмнө нь бол энийг ингэж гаргаж тавиагүй. Ийм учраас шинжлэх ухааны үнц нь бол бас энд байна гэдгийг бол хэлхийн зүйтэй гэж би бодож байна. За ингээд цаашлаад энэ загвараа мэдээлэл хангалттай байгаа тохиолдолд энэ загвар бол үйлчлэх юм аа манлайллын. За мэдээлэл дутмаг байгаа нөхцөлд сая одоо квант манлайлал бол байх юм аа. Тэгэхээр Чингис хааны одоо энэ манлайллын үйл ажиллагаа судлаж үзээд тухайн үед гаргаж байсан манлайлал шийдвэрүүд бол квант одоо ойлголттой шууд холбоотой. Гэхдээ тухайн үед бол шинжлэх ухааны энэ квантын бол тийм хэмжээнд бол судлагдаагүй байсан. Ийм үе. Тэгэхээр юу гэсэн бэ гэвэл эндээс ерөөсөө Чингис хаан бол өөрөө тийм одоо талд хүрэлцээгүй мэдээлэл нөхцөлд одоо манлайллынхаа квант манлайллынхаа ач уянаар энэ мэдээллийг олж менежментэд ашиглаж шийдвэр гаргадаг байжээ гэсэн ийм санаа. Тэгэхээр бол тодорхой нөхцөлд бол шин загвараараа энэ интеграц загвараараа тодорхой ус нөхцөлд квант манлайллаараа аль алин ослуулж ашиглаж байсан гэсэн энэ үндсэн санааг бол гаргаж тавьсныг одоо бас шин зүйл гэж ойлгож байгаа юм судлаач хүний хувьд. За ингээд Чингис хааны манлайллын энэ үндсэн шинжүүд, үндсэн загварууд байгаа. Тэгэхээр 90
дайны үед бол дайны удирдлагын энэ арга механизмыг тэр болоод бизнесийн удирдлагад ашиглах ийм судалгааны үндсэн чиглэлүүд бий. Үүний энэ талаар бол Чингис хааны энэ удирдлагын ухааныг цэрэг дайны үйл ажиллагаанд ашиглаж байсан талаар бол олон хүний бичсэн ийм зохиолууд бол бас бий. Тухайлбал Оросын генерал Иванов гэж бий. За бас бусад бол маш олон хүн гүмжавын бүтээлүүд байгаа. Та нар бол бүгд уншсан байх. Тэгээ энэ сая ярьдаг Америкийн эрдэмтдийн бүтээлүүдэд бас байгаа. За ингээд өнөө үеийн олон улсын хэмжээнд маш амжилттай том бизнес эрхлэгчид бий. Манай орны хувьд ч гэсэн амжилттай том бизнес эрхлэгчид бий. Энэ хүмүүсийн менежментийн манлайлалын үйл ажиллагааг ингээд судлаад үзэхэд Чингис хааны энэ бий болгосон манлайлал за ялангуяа стратегийн удирдлагын үндсэн үзэл баримтлалуудыг ашиглаж амжилтанд хүрч байгаа нь бол тодорхой судалгаагаар бол батлагдаж байна. Баталсан байна. Тэгэхээр эндээс юу гэж үзэж байна вэ? Чингис хааны энэ бүтээсэн энэ оюуханлаг сүнслэг манлайлал бол бий болоод зөвхөн зогссон биш. Үеэс үед дамжин одоо ч гэсэн үйл ажиллагаанд ашиглагдаж байна гэсэн ийм үндсэн санааг бол гаргаж тавьсан. Бүтээлийг ерөнхийдөө аваад үзэхэд шинжлэх ухааны үед бол маш шинэлэг ийм бүтээл болсон. Ийм зөвчраас би бат хотхны судалгааны ажлын бол би удирдсан хүн. Ингээд ийм сайхан судалгаа хийж, ийм сайхан ном туурвсан шавьдаа баяр хүргэж байна. Ийшээ энэ хүнд бол их авьяас чадвар бүтээх тийм зүтгэл байгаа. Энэ үйлстэй их амжилт хүсье.